Сайн бацгаана уу? Та нартайгаа шинэхэн буйнагийн булангаар уулзж байгаад маш баяртай. За өнөөдрийн мэдлэгээр өмнө хэдүүлээ бичсэн 100 хүслээ хэрхэн зурагжуулах вэ? Ялангуяа бүр 10 дахин хурдан биелүүлэхийн тулд яаж зурагжуулбал болох тухай өөрийнхөө нууц аргуудаа санартаа хуваалцах болно. Мөн бичлэгийн төгсгөл хэсэгт удахгүй гаргаж байгаа могоо жилийн онцлог юу нь ямар байгаа вэ? Түүн хэдүүлээ хэрхэн бэлдэх вэ? Тухай хуваалцах болно. За тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. За тэгээд та нар маань өмнөх 100 хүслээ бичих, түүнийг өгүүлбэр болгох, мөн 9 заслалаа өргөж тэрийг амьлуулах гэдэг даалгавраа маш сайн хийсэн. Та нартай бас халуун баяр хүргэе. За тэрний 2 дахь ангийг та нартай хуваалцах чинь. За тэрний юу вэ гэхээр хэдүүлээ ингээ хүслийн дэвтэртээ 100 хүслээ ингээ жигсаага бичсэн байгаа штэ. Хамгийн чухал хэсэг нь бол зурагжуулах хэсэг гэ би та нартай Miranda Kerr-с яаж тэтгэлэг авсан тухайга хуваалцчихсан. Тэгээд зурагжуулахтай холбоотой нэлээд асуулт ирсэн. Зураг зурхтаа яах юм, наахтаа яах юм, ямар зургуудыг илүү наавал хурдан биелж ийн вэ гэх. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та нартай ер нь бол эхэндээ болохоор би ингээд жирийн дуртай хүссэн зураг ингээд сэтгүүлээс ч юм уу сониноос ч юм уу хайштай наачдаг байсан. Гэтэл сүүлдээ ингээд ийм давхцлуудыг ажигласан. Тэр нь юу байсан бэ гэхээр зарим хүсэл нь миний хичээсэн хичээгээгүй бас төрүүлж биелээд байсан. Тэгээд тэр биелээд байсан хүслүүдийн зургуудыг нь хараад энийг хийсэн учраас энэ хүсэл төрүүлж биелээд байгаа юм байна гэдэг нэг зүү тогтыг нь олоо. Тэгээд тэрийг та нартай хуваалцах чинь. Тэр нь юу вэ гэхээр за ингээд хүслээ бүгдээрээ бичсэн байгаа штэ. Тэгээ одоо эндээс эхлээд ингээд 100 нөгөө жигсаасан хүслээ нэг нэгээр зурагжуулах ёстой штэ тийм ээ. Тэгэхээр та нарыгаа би зурж болно гэсэн, өөрийн гараар зурж болно, эсвэл зураг нааж болно гэсэн. Яг зураг наах байгаа хүмүүс маань нааш анхаарлаа хандуулаарэ. За тэгэхээр энэ дээрээ хүслээ бичээд энэ дээрээ болохоор зургийг наан. Тэгээд энэ хэсгийг болохоор биедсэн хойно нь тэрийг тэмдэглэж өөртөө баяр хүргэж мөн хорвоо ертөнцид таны хүслийг биелүүлж өгсөнд баярлалаа гэдгийг илэрхийлж нөхөх ёстой хэсэг байгаа шүү. Энэ маань бас маш чухал хэсэг. Хүмүүс ингээд хүслээ биелэхээр зүгээр л нэг юм биелэх ёстой байсан юм шиг ингээд жирийн орхиод байдаг. Гэвтэл энийг ингээд тэмдэглээд үнэхээр биелүүлж чадлаа гэд өөртөө баяр хүргэснээрээ бас өөрийнхөө итгэл үнэмшлийг нэмэгдүүлнэ. Би ч гэсэн ингээд хүслээ нэг нэгээр нь биелүүлж чадах юм байна гэж өөртөө урам зориг өгөхөөс гадна нөгөө талдаа бас нөгөө хорвоо ертөнц чинь таны талархсан энергит бүр илүү сайхан хариу барьдаг штэ. Тэгэхээр хорвоо ертөнцөөс давхар өөрийнхөө сайхан энергийг илгээж талархаж байгаа гэдгийг илэрхийлж байгаа хэсэг. Тэгэхээр энэ хэсэг бас биелсэн хойно заавал бүгдээрээ чухал хэсэг шүү. За зураг руугаа оръё. За тэгэхээр зурган дээр болохоор миний анзаарсан зүйл нь болохоор ерөөсөө энэ бидний энэ тархины онцлог юм байна. За бидний энэ хүслийг биелүүлж өгөх гээд байгаа яг нөгөө хорвоо ертөнцтэй холбогдоод байгаа хэсэг нь болохоор бидний даалд ухамсар байгаа штэ. Даалд ухамсарыг бид шууд тэг гэж хэлээд нэг ингээд өөрчлөлцөж чадахгүй. Даалд ухамсар маань наадлын бидний ил ухамсар буюу бидний боддог тархиараа ингээ хамгаалагдсан байж байгаа. Тийм учраас тийшээгээ тийм амар зүйл бас ордгоо. Гэхдээ бидний хүсэл бол орж иж биелэх гээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр даалд ухамсар яаж ажилдаг вэ гэсэн чинь энэ даалд ухамсарын мэдээлэл оруулахад бидний нүд гэдэг чинь маш чухал үүрэгтэй юм байна. Ерөөсөө бидний гадаад ертөнцтэй харилцаж байгаа хамгийн чухал энэ нүд бол ерөөсөө харж байгаа бүх зүйлийг ингээ цаашаа оруулдаг. Тэгээд хадгалаад идэг. Гэтэл даалд ухамсар маань бол нүд байхгүй тийм үү? Тэгэхээр нүдээр орж байгаа мэдээллүүдээс тэр мэдээллүүдийг авдаг гэсэн үг. Тэгэхээр бидний энэ нүд хүнийг танихдаа жишээ нь олон хүмүүс дотор явж итэл та аавтайгаа ч юм ээжтэйгээ таарах юм бол шууд ингээд нүрийг хараад таних штэ тий. Тэгэхээр тэрнтэй адилхан энэ нүд яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд хүний нүур рүү хардаг. Нүур рүү харж иж тэр хүнийг таньдаг гэх юм. Яг тэрнтэй адилхан бидний хүслийн дэвтэр чинь болохоор бидний ирээдүйн альбом гэсэн үг шүү дээ. Бидний амьдрал тохиох сайхан зүйлсийг ингээд баримтжуулсан байгаа альбом гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр альбомн дээр болохоор хэний зураг байх хэрэгтэй вэ гэхээр таны зураг байх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр хэрвээ өөр хүний зураг байх юм бол та тэр хүнтэй ингээд хамт уулзсан ч юм уу, хамт зураг даруулсан ч юм уу, эсвэл хамт амьдардаг ч юм уу, тийм тантай хамааралтай хүмүүс байх хэрэгтэй шүү дээ. Яг тэрнтэй адилхан бидний хүслийн жагсаалт маань яг тийм байх хэвээр. Тэгжээж бид нар даалд ухамсартай энэ биш үү гэдгийг сануулах хэвээр. За тэгэхээр нүд маань хамгийн түрүү нүрээр таних юм байна. За тэгээд нүрээр ингээд таньсан зүйлийг даалд ухамсар руу ингээд хадгалаад оруулах юм байна гэсэн үг шүү дээ. Хамгийн сайн таньдаг хүнээ төрүүлж оруулна гэсэн үг. Тэгэхээр ялангуяа ингээд хүслийн самбар дээр ч юм ийм хүслийн дэвтэр дээр хүмүүсийн гаргадаг алдаа нь яадаг вэ гэхээр огт танихгүй хүний зургийг авч наачдаг. Ялангуяа би эхэндээ бас тэгсдэг байсан нөгөө сэтгүүлээс ингээд зураг хайчлаад бид нэр хичнээн ингээд гоё биетэй
энэ хүн шиг биетэй болъё гэ биеийг ингээ хараад нааж байгаа боловч ингээд нүүртэй ингээ нааж хараад тэр нь Европ хүн ч юм уу те өөр улсын ч юм уу за Монголын ч гэсэн хамаагүй ямарсан өөр хүний зураг наачаар нүд тэрийг харахтаа өөр хүн байна л гэж харна. Тэгэхээр өөр хүн байна гэхээр одоо тань дээр биелэхгүй л гэсэн үг. Тэгэхээр тэр одоо би тань дээр биелэхийн тулд та нүүрэн хэсгийг та болгож өөрчлөх хэрэгтэй болж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний яг ажигласан зүйлс маань юу байсан бэ гэхээр би өөрийгөө одоо тэр зурган дотор ингээд нүрийг хайчлаад оруулсан тэр зураг нь хурдан биелээд исэн. Эсвэл өөр хүний зураг байх юм бол би тэр хүнтэй уулзахыг хүсэж байгаа одоо хүн байх юм бол тэр хүнтэй ингээд уулзуулах хүслийг биелүүлэхийн тулд тэр хүнийхээ зургийг наа. За энэ дээр би танарт нэг жишээ хэлж өгье заяа. Тэрний юу байсан бэ гэхээр миний бүр ингээд даган дуурайдаг маш гоё хүндэлдэг нэг юм одоо хүн байдаг. Одоо нэг бас инфлюенсер. За тэр маань болохоор нэр нь Marie Forleo гэдэг Америкийн одоо entrepreneur, бизнес эрхлэгч, за тэгээд social influencer, тэгээд маш гоё юм мэдлэг олгох контентууд хийдэг. За ялангуяа бизнесийн онлайн бизнес гэж юу вэ гэдгийг надад бүр анх удаа ингээд таниулсан хүн байхгүй. Тэгээд тэр хүний бичлэгийг би ингээд оюутан байхасаа бүр өдөр болгон хичээлээ тарж ирэл үздэг байсан. Тэгээд миний англи хэлийг бүр тэр хүний ингээд бичлэгүүд миний бараг энэ англи хэлийг сурах шалтгаан болсон. За тэгээд би бүр тэр хүний ингээд нөгөө нэг акцент, аялгыг нь бүр ингээд дуурайж англи хэлийг давтдаг байсан. Бүр тийм хүн байхгүй одоо нэг өснө. Заримдаа бүр зүүдэнд хүрт ордог. Тэгээд тэр хүн ч бол намайг мэдхгүй штэ. Гэхдээ би яасан бэ гэхээр Marie Forleo гэдэг энэ нэмэгтэйд уулзаж үзэх юмсан гэд зургийг ингээ хүслийн нэвтэртэй наацсан заяа. Тэгээд тэр хүнтэй ингээ ярьцлага ингээ хийж байгаа. Тухайн үед бол нөгөө нэг мдэггүй учраас ингээд хүнтэй ярьцлага хийдэг, бичлэг хийдэг учраас яг тийм зургийг ингээд хэвлж аваад тэгээд дэвтэр дээрээ наацсан байсан. За тэгээд тэр хүн ингээд B-School гэдэг одоо бизнесийн онлайн бизнесийн юм сургалт явуулдаг аахгүй. Тэгээд тэр сургалтанд нь ч гэсэн би сууж исэн. Тэгээд нөгөө хэдэн мянган 10 мянган хүн сууж байгаа намайг бол нэг тийм дотроос ялгахгүй штэ. Тэгээд хамгийн гоё нь юу болсон бэ гэхээр тэр хөсөл минь биелэхтэй Marie Forleo ч одоо бараг ингээд 1 сая дагагч хүрж байгаа одоо зөвхөн YouTube сувганд гэхэд тэгсэн чинь одоо 2 жилийн өмнө над руу ингээд Marie Forleoгийн багаас бичээд тэгээд зөвхөн миний тухай ингээд нөгөө нэг тэр бизнес сургуульд нь ингээд сурсан сурагчид дундаасаа сонгоод тэгээд намайг болохоор бас нэг шилдэг сурагчид нь шалгаруулаад тэгээд зөвхөн ингээд урд нь бол ингээд зүгээр хүмүүсийн ревю ингээд аваад одоо хийчдэг байсан бол хамгийн анх удаа надаар бүтэн ийм контент хийсэн. Зөвхөн миний сторигаар миний ингээд түүхийг оруулаад яаж ин амьдрал нь өөрчлөгдсөн тухай миний тухай контент хийж өгдөв суугтаа цацчихсан. Тэгээ яг цагаан сарын өмнө цацагдаад би бүр үүстэй үнэнхээр ингээд бүр баярлахын дээр баярлаж. That's why no matter what your dream is, I want you to hear this quick story about a young woman in a remote corner of the world who had practically no material resources and very limited opportunities. And yet she dared to dream big. And here's what she wants you to know. Hello, my name is Boyin Takhtasquator. I was born in the western part of Mongolia in ordinary herder family. My parents are nomadic herders and I grew up surrounded. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр уулзах хүнээ бол бид нар яг альбом дээр байгаа шиг одоо бид нар ингээд өнгөрсөн хугацаанд байгаа альбом дээр ч гэсэн тийм байдаг шүү дээ. Би одоо энэ хин бэ гэхээр бид нар энэ ингээд манай хамаатан байгаа миний багын найз байгаа ч юм уу гэдэг шиг ирээдүйн альбомн дээрээ бас бид нар уулзах хүнээ тэгж оруулж болох нь байна. За байр машин тэрэг бол одоо жишээ нь тэр байшин дотор та өөрөө байгаагаар зураг наана гэсэн үг. Одоо ингээ хүмүүс хэрэг яадаг гэхээр ингээ гаднаас нь ч юм ингээд хараад нөгөө зураг наачдаг шүү дээ. Би болохоор тэр байшин дотор орвол надад ямар санагдах вэ гэдэг өнцгөөс нь харж зураг сонгодог. За тэгээд бас нэг яг та нарт ингээ ойлгуулахын тулд манайх Батцанбүрт байж байхад би ингээд цонхоор минь хашаа харагдаад идэгсэн байхгүй юу? Яг байгаль биш. Тэгэхээр би тэр үед ийм цонхоор маань нуур харагддаг юм байшин амьдарч үцгэнсэн гэдэг ингээд зургийг наажсэн байхгүй яг энэ. Гэхдээ тэрийг би ингээд бүр тэтгэврт харахаар ч юм уу биелнэ. Одоо бүр ингээд хойно биедсэн ч хамаагүй зүгээр л миний нэг боддог зун хүснийн нэг гэж бодоод ингээд наажсэн заяа. Тэгсэн чинь тэр бүр ингээд 2 жилийн дотор манайх дөрвөн суманд ингээд хар усан нуурын хөвөнд бүр гинт нүүх шийдвэр гараад тэгэл ирээл яг сонгосон газар нь яг нуурын хөвөнд байсан. Тэгээ манай сум угаасаа нуурын хөвөнд байдаг. Тэгээ яг цонхоор мань ингээд нуур харагддаг. Тэгэхээр таны хүүсэд яаж биелэх нь бол тэр нөгөө хорвоо ертөнцийн
одоо ажил. Гэхдээ тэрийг хурдан биелүүлдэг таны хийж чадах зүйл нь болохоор та тэр дотор одоо тэр зургийн дотроо өөрөө ингэж орж харж төсөөлөхөөр тийм зургийг л наах хэрэгтэй гэсэн. За тэгээд та нартай би нэг арга хэлж өгье. Би өмнө нь болохоор ингэж зургаа өөрийнхөө ингээд зурагнаас хайчлаад тэгээд одоо жишээ нь гоё ийм биетэй олмоор байна гэх юм бол тэр одоо гоё биетэй тэр зурган дээр ингээд нүүрэн хэсгийг өөрийнхөө ингээд хайж танаашдаг гэсэн. Тэгээд ер нь жоохон бартаг болдог байсан. Одоо болохоор яадаг вэ гэхээр одоо чинь хиймэл оюун ухаан хөгжөөд юм сайхан хөгжөөд байна шүү дээ. Одоо болохоор апп ашигладаг болсон. Тэгээ та нарт энэ аппыг зааж өгье. За тэрний юу вэ гэхээр Glam гэдэг ийм апп байгаа. Тэгээ энэ апп яадаг вэ гэхээр та өөрийнхөө зургийг оруулсангууд таны ингээд нүрийг аваад таны хүсэж байгаа тэр орчинд нь аваачаад одоо зургийг хийчдэг гэсэн үг. Тэгээ бүр зөндөө сонголттой бүр ганц зурагч биш бичлэгч хийх боломжтой. За та нарт жишээ үзүүлье. За одоо жишээ нь би дэлхийн 7 гайхамшигын өмнө очиж ингээ аялмаар байгаа. Дэлхийн 7 гайхамшигыг үзмээр байгаа. Мөн тэрний өмнө бүжиглэмээр байгаа заяа. Тэгэнгүүт яаж байгаа вэ гэхээр одоо энэ хардаа Парисын Эйфелийн цамхгийн өмнө яг сууж агаар миний зургийг гаргацсан байгаас. Тэгэхэд энэ зургийг харахаар яаж ийн вэ гэхээр одоо бид нар ч нөгөө биелсэн байна гэдэг мэдээллийг даалд ухамсартай өгөөд хорвоо ертөнцид илгээх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр биелсэн байна гэдгийг чинь бид нар биелээгүй байгаа учраас одоо энэ наан боддог тарих маань тэрийг эсэргүүцээ шүүлтүүрдэд оруулахгүй гэсэн үг байхгүй одоо итгэхгүй. Угаасаа биелээгүй байгаа шүү дээ энэ чинь ингээд гээд тэгэхээр та өөрөө яг ингээд нүүртэйгээ одоо биетэйгээ зурагтайгаа ингээд тэр Эйфелийн цамхгийн өмнө яг энэ зураг шиг ингээд байна гээд ингээд нүдэндээ харуулад ах юм бол тэр мэн ингээд даалд ухамсарт ороход нэрэ биелсэн юм шиг одоо тэр нүүр нь мөн байгаа учраас яг л ингээд биелсэн байгаа юм шиг та жинхнээсээ тэнд байгаа юм шиг. Тэгээд та бас тэрийг нөгөө төсөөлж одоо харахад бас их амар болно. Хүн чинь ингээд өөрийнх нь зураг яг ингээд гараад ирэхээр нэрэ би яг ингээд тэнд очихдаа ингээд зураг даруулах юм байна гэж юм дотор нь орж төсөөлөх боломжийг бас өгдөг юм байна. Тэгэхээр та нар байна энэ аппыг би энэ бичлэгнийхаа доорноос энэ аппийн линкийг тавьчихъя. Тэгээд та нар маань энэ өдөртөө бас нэг зургийг ингээд үнгүү ингээд сольж авч болдог. Тэгэхээр өдөр болгон өөрийн хүссэн зураг гараад ирэх юм бол ингээд яачих болно. Ингээд өөрийгөө хувиргаад иж болно. За ганц өөрөө гихгүй хантайгаа бас иж болно. Одоо шинэ би тэр оюулахнаа ингээд бас бацаараа аялмаар байгаа байхгүй. Тэнгүүтээ ийм зураг ингээд тавьсан. Тэгээ яг ингээд битээр ингээд сууж байгаа ингээд онгоцон суугаад ингээд аялж байгаа юм шиг болохоор тэгээ манай нөхөрт бас их таалагдаад ингээд төсөөлөхөд их гоё юм байна гэ. Тэгээ бас үсээ ургуулд юм уу гэдэг энэ зургийг харж байгаа. Тэгээд ингээд төсөөлөхөд тэгж их амар болгож ин гэсэн. Тэгэхээр бидний нэг ёсондоо бид нэр өөрсдийнхөө одоо даалд ухамсарыг итгүүлэхийн тулд нэг ёсондоо нүдийг бас ингээд бодит зургаар одоо үнэмшүүлээд байна гэсэн. Тэгэхээр энэ бол хүслээ биелүүлэх хамгийн чухал шүү. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор одоо могоо жил гаргаж байгаа. Тэгээ могоо жилийн онцлог юу байгаа вэ? Тэгээд энд бас бид нэр яаж бэлдэх ёстой вэ гэдгийг та нартайгаа бахан өөрийн одоо мэдсэн сонссон зүйлсээс хамгийн чухал санагдсан. Тэгээ би өөрөө бас хэрэгжүүлнэ гэж бодож байгаа зүйлээ хуваалцъя гэж бодсон. Тэгээд би бол энэ тал дээр ерөөсөө мэрэгжлийн хүн биш. Ер нь бол би жоохон шинжлэх ухаан суурьтай. Гэхдээ ийм инээрэг, даалд ухамсар, хорвоо ертөнцийн таталцын хууль гэдэг энэ сэдвт маш их дуртай. Нөхөртөөгөө бүр өдөр болгон ярьдаг энэ талаар бичээрийн хамгийн дуртай сэдв гэх юм уу. Тэгээд миний нөгөө энэ дагдаг яг энэ талаар мэдээлэл хуваалцдаг хүмүүс нь дандаа англи хэл дээр байдаг. Миний одоо YouTube сувгууд үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн тэгээд та нартай хуваалцж байгаа мэдээлэл англи хэл дээр гэхдээ та нар мань тийг авах гэхийн ухаанаар хандаад өөртөө хэрэгтэй зүйлээ аваарай гэж өгсөе. Тэг миний одоо цогцолсонд мэдээлэл гэсэн үг байхгүй. За тэгээд могоо жил маань бол их онцлогтой маш сонирхолтой жил гарч байгаа. Дээрээс нь 2025 он гээд 9-ийн тото одоо он гарцсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ энэ дорны орнуудын хувьд болохоор одоо манай Азийн орнууд чи яадаг вэ гэхээр бүгдээрээ энэ цагаан сарыг тэмдэглэдэг учраас энэ жил гэдэг зүйлд маш их ач холбогдол өгдөг. Ер нь энэ жил бол яалтчгүй хүний одоо төрсэн жил нь тэр хүний одоо ааш аяг бүр ингээд амьдралын бүхэл одоо зүйлд би нөлөөлдөг гэж бол үнэхээр итгэдэг. Тэгээд ер нь бас нэгэн төрлийн одоо бидний өөрийнхөө талаар таньж мэдэх бас их гоё их үсэр юм шиг санагддаг. Тэгээ могоо жил маань болохоор та нар намайг ажиглаж байгаа. Би ногоон дээл өмсөн бас учиртай. Та нарт зориулаад энэ бичлэгийн зориулаад өмссөн байгаа. Монгол дээр бол хөхөгчин модон могоо жил гэж нэрлэж байгаа. Гэхдээ ер нь Азийн орнууд бол ногоон гэдэг өнгөөр нь илэрхийлж байгаа. Тэгээ мод гэдэг маань өөрөө бас одоо бид нар мод гэж төсөөлөнгүүт ингээд газарт үнсэн ингээд орцсон одоо ийм том сагдгар мод байгаа шүү дээ. Тэгэхээр мод маань өөрөө бас ногоон өнгөтэй шүү дээ тий.
Тэгээд могоо гэдэг бол одоо монголчуудын өнцгөөс харахад лусын амтын гэж үздэг. Одоо лусын эзэн ч гэдэг те. Манай эмээ бол намайг бүр баг ухаас л яг тэгж хэлдэг байсан. Могоотой ингээд таарах юм бол ерөөсөө ингээд нөгөө хүндлэх ёстой, хурж болохгүй, хамаагүй оролдож болохгүй эн чинь ингээд лусын хамгаалагч амтан байдаг гэж эмээ бол бүр багаас тэгж ингэж надад хэлж өсгсөн. Тэгээд могоо жилийн хувьд яадаг вэ? Лус гэдэг маань өөрөө устай холбоотой гэсэн үг шүү дээ. За тэгээд тийм одоо шин чанартай жил гэж үздэг юм байна могоо жилийг. Тэгээ могоо жилийн хамгийн онцлог нь болохоор ийм лусын амтан гэдгээрээ одоо энерги маш их мэдэрдэг. За тэгээд энэ даалд ухамсар одоо энэ оюун санааг одоо маш их өргөж өгдөг. Одоо энерги нь тэрний юм бэлэг тэмдэг болдог учраас яг энэ оюун санаагаа даалд ухамсараа ашиглаж чадах юм бол бүр юм амьдралаа оронгоор нь өөрчлөх юм боломжтой тийм жил гэж үздэг юм байна могоо жилийг. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн одоо ингээ хөслөө ингээ бичээд аль хэдийн бичсэн байгаа хүмүүс маань ингээ зурагжуулаад ингэх юм бол одоо могоо жилд ч гэсэн энэ маань ингээ ивэгдэх одоо тэр энерги нь ингээ аль хэдийн бүрэлдэн тогтсон байна гэсэн үг. Тэгэхээр одоо та нарыгаа би юу гэж зөвлөх гээд байгаа вэ гэхээр одоо хэдүүлээ болохоор нэг сард ингээд 100 хүслээр жигсаага бичээд өгүүлбэр болгоцсон шүү дээ. Одоо тэгэхээр могоо жил гарахаас өмнө энэ 100 хүслээ заавал зурагжуулж аваарай. Мэдээ зарим зурагжуулж амжаагүй байгаах, 100 хүслээ гүйцэж бичээгүй байх. Тэгэхээр 100 хүслээ заавал гүйцэж бичээд тэгээд заавал саяных шиг ингээд өөрийнхөө нүрийг оруулаад өөрөө бүр тэр машин тэргээ одоо чи машин хүсэж байгаад машин тэргээ барьж явж байгаа юм шигээр тий. Тэгээ цагаан хүслээ бүгднгийн ингээд гой зурагжуулаарай. Одоо их орноо сайхан болгоё. Монгол орн минь хөгжсөн тий их гоё болгоё гэвэл тэр Монгол орныхоо газар нутгийнхаа зургийг ч гэсэн бид нэр хайчтаад одоо нааж болно шүү дээ. Яг тэрнтэй адилхан 9 цагаан хүсэл болгон дээрээ бүгдээрээ 100 хүслээ бичээд тэгээд нийт 100 хүслээ бүгднгийн зурагжуулаарай гэж та нарыгаа хүсэж байна. Хэрвээ тэгэх юм бол могоо жил маань өөрөө ийм энергийг маш их өндөр өсгөж өгдөг ийм гоё жил гаргаж байгаа учраас бидний хүслийг ч гэсэн ингээд биелүүлэхэд туслах юм байна гэж одоо би дүгнсэн. За тэгээ бас нэг гоё зүйл нь болохоор юу вэ гэхээр могоо жилийн хувьд одоо ийм энергийг ингэж мэдэрдэг тийм энергийг өндөр болгож өгдөг, өсгөдөг одоо жил учраас сайн муу гэдэг зүйлийг ийм ялгаж өгдөг гинэ. Одоо маш тийм шудраг одоо ёсоор ялгаж өгдөг тийм жил гарч байгаа гэсэн мэлээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь сэтэл нь одоо муу байсан ч гэсэн тий одоо амар аргаар ингээл мөнгө олчих ч юм уу одоо ингээ хүн хөлөгдчих ч юм уу нэг юм муу зүйлийг хийгээч гэсэн хүн ингээ баяжаад сайхан амьдраач ч юм уу ингээд зүгээр ингээ яваад иж болдог. Сайн зүйлийг хийгээч гэсэн хүн ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн араас тий ингээ хичээгээд явж болдог тийм үү. Аль аль нь ингээ дээшлээд иж болдог. Гэтэл могоо жилийн хувьд юу вэ гэхээр энэ хоёр зэрэгцэж явахгүй гэж сануулж байгаа юм байна. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр муу нь бол ингээд гацаад хан мөрөгнөө. Одоо чи хэрвээ ингээ муу сэтлэр явж байгаа одоо нэгэснээ биднээс ялгарч байгаа энерги маань хин нэгнийг муулчи те хин нэгнийг доошоо хийчи хин нэгнийг ашиглачи хөлөгтчи ер нь бол ингээ амар аргаар ингээд мөнгө олчих юм ингэж бодож байгаа ийм сэдвтэй хүмүүсийг бол могоо жил ингээд одоо хаалт тавиад цаашаа нэг тэгж ингээд замыг явуулахгүй. Одоо нэгэсний шудраг тийм одоо энергийг ингээд яг л өөрөөс нь гарч байгаа энергийг буцаагаад 10 дахин өгтгөл тийм одоо жил гэж хэлсэн мэлээ. Тэгэхээр харин одоо ингээд хүсэл мөрөөдлийнхаа төлөө өөрөөсөө сайхан энерги ялгаруулад сайн зүйл рүү тэмүүлээд те одоо 9 цагаан хүсэл гэдэг бол дотроо зөвхөн одоо биений хүсэл биш те ингээд хамт олон найз нөхөд хайны жил за тэгээд улс их орон гэл ингээд эн чинь бүр ингээд их орондоо оруулж байгаа хувь нэмэр инх хамгаалан байдал бидний өв соёл гэх мэтлэн ингээ маш өргөн хүрээг агуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүн бүр хурдтай явна. Яг л одоо тэр хөдөлмөрлсөн сайхныг зорьсон одоо зүйлийнхаа үр шимийг энэ 25 онд энэ могоо жил хүртнэ л гэж ойлгох хэрэгтэй. Бүр тэр нь тэгээ зүгээр нэг хүртэх биш. Одоо яг мод урахаараа ингээл саглаагаал ерөөсө тэр чигтээ ингээл алим нь ингээл бүгд гинт л ургаад гараад ирдэгтэй адилхан одоо таны сайхан ингэж тэмүүлж хичээж байгаа тэр энергийг 10 дахин 100 дахин буцаагаад өгөх тийм одоо сайхан одоо жил гарч байгаа мэнэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бас ийм ногоон өнгийн хувцас хэрэглэл бас ногоон өнгийн чулуун энэ төр хэрэглэл бас их гоё гисэн. Тэгээд та нар маань
надад бол энэ үедэн их гоё санагдсан. Ер нь хичээгээрээ урагшаа ингээд өөрийнхөө хүс мөрөөдийн төлөө ингээд цоцолтгүйгээр урагшаа яваараа. Ягаад гэхээр ингээд чиний жил ирж байгаа гэж хэлж байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр та нар минь цаансараас өмнө заавал энэ хүслүүдээ зурагжуулаад одоо бэлтгэлтэй өөрийгөө бэлтгэлтэй байлгаараа. Нөгөө тийм үг гэдэг шүү дээ. Одоо юуг аз гэдэг вэ гэвэл бэлтгэлтэй байдал боломж хоёрын уулзах цэгийг аз гинэ гэд хэдийгээр та ингээд хичнээн танд аз өгөөд боломж өгөөд хорвоо ертөнц ингээд сайхан зүйлийг илгээгээд байсан ч гэсэн хэрвээ та бэлтгэлгүй байх юм бол тэрийг ингээд барьж авч чадахгүй шүү дээ. Тийм учраас бэлтгэлтэй байхын тулд бид нэр ядаж юу хүсэж байгаагаа өөрсдөө аль хэзээ зурагжуулаад төсөөлөө тийм байх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд бас ер нь тэгээд хөдөлмөр маань 10 дахин буцаж ингэж надад ирнэ гэвэл би ингээ өдөр болгон л одоо мөрөөдлийнхаа төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр миний хувьд одоо жишээ нь та нарыгаа юу гэж уриалмаар байна гэхээр одоо хүслээ би хурдан биелүүлэхийн тулд илүү амар тий биелүүлэхийн тулд өдөр болгон одоо тэр зургаа ингэж хараад өөрийгөө төсөөлөөд тэгээ тэн дотроос ингээ өөрийгөө хамгийн хурдан төсөөлж чадж байгаа зураг дээрээ үйлдэл хийгээд яваарэ гэж та нартай уриаллаа. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээ нь би одоо Япон явахыг хүсэж байгаа гэж та нартай зөндөө хэлсэн шүү дээ. Одоо Сакура модны дор бүжиглэмээр байгаа гэд ягаан цэцэгний зураг би бүр дээрнийхээ өнгийг хүртэл бодсон заяа. Ягаан цэцэг учраас гоё ягаан юм уу эсвэл тод улаан өнгийн дээртэй бүжиглэе гэд ингээд дээрнүүдээ бодоод тэгээ бүр бүжиглэх ингээ бүжгээ аяа сонгоцсон байгаа. Тэгээ одоо ингээ бүжгээ өдөр болгон 1-2 удаа хийгээд автаж байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдлаар яг би ингээд очоод аялаа тэнд очоод ингээ зогсоход би юу хийх ёстой вэ гэдгээ бид нэр одооноос бэлтжээж тэр боломж нь гинтл одоо маргааш таны нөгөө ингээ бодож исэн хүсэл гинтл маргааш танд боломж гараад иж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр нь та бэлтгэлтэй байхын тулд өнөөдрөөс өдөр болгоо ингээ баг багаар алхам хийж агаараа л гэж хэлэх гээд байна. За тэгээд би бас нөгөө Японд одоо очихоор чинь тэр болгон ингээд хүмүүс англи хэлээр сайн одоо ярьдаг хүмүүс их байдаггүй гэж хэлсэн учраас дор хаяж одоо хоолоо захиалах кофе уух дуртай учраас кофе шоп дороод яаж кофегоо захиалах уу. За тэгээд дэлгүүр энтер байвал одоо хайвал ингээд яаж асуух уу. За Япон хүмүүсийн соёл нь ямар байдгүй хоол идэхдээ ядаж ингээ итадакимас гэд ингээ хэлдэг энтер гэд тэрийг ингээ өдөр болох үгийн цээжилж байгаа. Өдөрт нэг 5 үг цээжилж байгаа. Тэгээд яг Япон ингээ гинт явах боломж гарсан ч гэсэн би бэлтгэлтэй өөрийгөө байлгаж ин гэсэн үг. Тэгэхээр та нар маань илүү өөрийгөө азтай байлгахын тулд өөрийгөө бэлтгэлтэй байлгаараа. Ягаад гэвэл боломж хизээж танд би очлаа шүү гэж ирдэггүй. Тэгэхээр боломж ингээ хүрээд ирэхэд таны аз байх одоо нөгөө бэлтгэл байх юм бол энэ хоёр чинь нийлээд ингээ аз болно. Тэгэхээр таны хүсэл улам хурдан биелнэ гэсэн үг. За тэгээд та нар маань бас хүслийн дэвтэр маань нэрээ дууссан байж байгаад гарсан. Тэгээд та нар маань цагаан сараас өмнө бас хүслийн дэвтрээ аваа 100 хүслээ бичээ зурагжуулъя гэж бодох юм бол VAD Art Studio гэд Facebook хаяг руу бичээд аваарэ. Тэгээ 3 газар үзэсгэлэн гарсан байгаа. Тэндээс бас очиод ойрхон газараас авах боломжтой. Ер нь хүнд хүсэл биелгэлэн тэгээ тэр тусмаа Монголын уламжлалт ингээ 9 цагаан хүслээ ойлгуулна гэдэг бол миний хамгийн гоё байсан. Тэгээ та нарыгаа ч гэсэн бас ингээ бусдынхаа хүслийг биелүүлэхэд туслаасаа мөн та нарын маань ч гэсэн 9 цагаан хүсэл нь байнга ингэж биелж бадарч байх болтугай гэж өрөөй. Тэгээд та нар маань дараагийн контент дээр бас юуны талаар үзмээр энэ доор комент хэсэгт бичээрэй. Тэгээд 100 хүслээ зурагжуулж чадсан хүмүүс маань доор ногоон өнгийн зүрх үлдээгээрээ хэдүүлээ могоож илдээ орох гэж байгаа учраас за тэгээд та нартаа дараагийн хэсгээр үзье. Түр баяртай.